Монголын усан цэлэлтийн холбоог үндэслэгч анхдагчдын нэг усны хэмээх Довдонгийн Баяраагийн нэрэмжид өсвөр үе идэрчүүдийн усан цэлэлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Усан спортын төлөө сэтгэл зүрхээ зориулж явсан Монголын усан спорт сонирхчдын холбооны анхдагчдын нэг мөн усан спорт сургуулийн төвийн анхны захирал анхны мэрэгжилтэн усан спортыг хөгжүүлэхэд 1967 оноос эхэлж сэтгэл зүрхээ зориулж явсан Довдонгийн Баяраа агсны нэрэмжит идэрчүүд өсвөр үеийнхний тэмцээн болж байна. Энэ тэмцээн маш өргөн дэлгэрүүлэлтэй болж байна. 29 клубын 500 тамирчид оролцож байгаагаараа энэ бол маш их онцлогтой, маш сайхан тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнийг Довдонгийн Баяраа агсны үр хүүхдүүд Монголын усан спортын холбооноос хамтран зохион байгуулж цаашдаа 2 жил тутамд нэг удаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээр энэ үеэр илэрхийллээ. За энэ тэмцээн маань болохоор 7 насны ангилал байгаа. Хамгийн бага нь 6-аас эхлээд тэгээд 18 нэмэх гэсэн ангилалтай байгаа. Тэгээ манай энэ тэмцээний онцлог нь гэхээр ойрын цай буюу спринт төрлийн тэмцээн гэж явагдана. 25, 50, 100 метрийн төрлийн уралдаанууд явагдаж байна. Аюу ширүүн өрсөлдөөнтэй байна. Багт тамирчид аюу сайхан оролцож байна. Одоо орон нутгаас гэвэл аюу өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн багууд байна, сэлэнг байна, тий. Аймагуд бол бүгдээрээ аюу олон одоо Говь Сүмбэрэн аймаг тий. Медальч гэсэн хоорондоо лөнгө алаглал сайхан хуваагаад авч байна гэдэг шиг ширүүн өрсөлдөж байна. Тэмцээнд хот хөдөөгийн 29 багийн 513 тамирчин өрсөлдөж Монголын усан спортын түүхэн дэх цар хүрээ өндөр тэмцээнүүдийн нэг боллоо. Тэмцээнд 7 насны ангиллаар ойрын зай буюу спринт төрлөөр 25, 50, 100 метрийн төрөлд зохион байгуулагдсан байна. Одоо чөлөө цагаа зөв өнгөрүүлэх гэж тэгээд манай ах бас хэлдэг байсан. Тэгээ манай ээж наагаар оролцсон. 2023 онд Азийн наадамд орсон. Тэгээ сая 24 онд 10 сард юунд явсан? Дэлхийн цомд явсан. За сайн байцгаана уу. Намайг Инх Хамгаалангийн Ариун Тамир гэдэг. Би усан цэлэлтээр 10 жил хичээлж байгаа. Олон улсын хэмжээний мастер солтой. Анх бол зүгээр сонирхож нөгөө усан тоглох дуртай байсан. Тэрнээсээ үүдээд хичээлдэг байж байгаа. Тэгээд яг эндээ илүү дуртай болоод тамирчны замд руу гарсан. Тэмцээний багийн оноог 6-аас 11 нас, 12-оос дээш нас гэж ангилж оноог дүгнсэн байна. Багийн дүнгээр бага наснд Говь Сүмбэрэн аймгийн Говийн Усчид клуб тэргүүлсэн бол 12-оос дээш насны ангилалд Сэлэм загас клуб тэргүүлсэн байна.